UB Vision podcast-ийн манай анхны дугаар үзэж сонсогчдод хүрэхэд бэлэн болсон байна. За энд бид Улаанбаатар хотын тойрсон асуудлууд, хөгжил, гарц гаргалгаа, бүтээн байгуулалтын талаар ярилцах болно. Тэгээд энэ сэдвийн хүрээнд анхны зочноор Улаанбаатар орон сууцчлалт компани газрын дарга Хүрвсүрэн сайн байцгаана уу. Манаас өхийг авраач төслийн реалити шоуны хөтлөгч Балжин урьдчилан оролцуулж байна. За. Сайн байна уу? Өдрийн За өдрөө минь дүргий. Өдрийн минь. Өнөөдөр бол нэлээд сонирхолтой яриа өргөх гээд байна. Тэгээд энэ дахин төлөвлөлт гэдэг үгээр нь хизээнээс хаанаас Улаанбаатар хотод ер нь Улаанбаатарчуудад танигдж эхэлсэн болоо тэр яриагаар танаас асуул. Тэгээ манай компанийн хувьд бол зөвхөн дахин төлөвлөлт хийдэг. Тэгээ дахин төлөвлөлт Улаанбаатар хотод хизээнээс эхэлж бий болсон бэ гэхээр яг хууль бол 2015 онд батлагдсан. Гэтэл хуулийн өмнө 2011 оноос эхлээд нийслэлийн иргэдийн хурал барилга хот байгуулалтын сайд ингээд тодорхой журмуудаар зохицуулаад ингээд 15 онд хуультай болсон. Хот дахин хөгжүүлэх тухай хууль. Яагаад энэ бий болсон бэ гэхээр жишээ олгоё л да ингээд та бит хоёр за ингээд гуруулаа гэж ботход ингээд гуруулаа нэг юм хуучны одоо 1950 54 онд баригдсан нэг байшинд амьдарч байгаа гэж бодъё. Гуруулаа сөөхийнхөө мөнгөөр нийлүүлээд засах гэхээр мөнгө нь хүрэхгүй. За төр мөнгө өгөөч манай байшин ингээд засаач гэхээр бүх байшин ингээд жил болгон том хэмжээний урсгал засвар их засвар хийгээд чадахгүй. Тэгээ иргэд нь юу гэж үздсэн бэ гэсэн байшин маань нурж орж ирж байна, таазан нурж орж ирж байна, доороосоо хөгц мөөгөнцөртэй болж байна, эрүүл аюулгүй байдал хөндөгдөж байна. Энэ байшинд амьдрах аргагүй болж байна гингүүт бид гурав нийлж хагаад одоо дөрөвдөгч нэг хүнийг ураад байшингаа бариулах гэж байгаа байхгүй шинээр. Тэгээ шинээр бариулах гэсэн чинь тэр барилгын компани юу гэх вэ гэхээр би ямар ашиг олох вэ гэдэг асуултыг асууж эхэлнэ мэдээж хэрэг. Та гурван байшин засч солиод би дахиад тэгвэл гурван айлын байшин бариад та гуравт байшин гэж өгөөд тэр үлдсэн гурван айлынхаа байшин би нийгэмд зараад ингээд би ч ашиг олъё. Та гуравч байшинтай шинэ байшинтай болоо гэдэг энэ одоо зохицуултаас энэ хууль эрх зүй зохицуултууд эхэлж байгаа. Тэгэнгүүт энэ дээр төр оролцохгүй энийг зүгээр иргэн юм уу одоо барилгын компани хоорондын харилцаа юмаг орхиё гэж төсөөлье. Тэгсэн чи бид гурвыг байшингаа бариулах га дөрөвдөгчд гэдэг ирээ байшингаа бариулах гэсэн чи нөгөө хүн бид гурвыг ирээ хуурчвал яах вэ? Бид гурав орон гэргүй болчлоо гэд хууль төр зэсгтээ ингээ хандаж эхэлж ш. Тэгсэн чи төр нь мдээгүй байдаг ч юм уу. Энэ хэрэгцээн дээрээс бий болсон нийгмийн харилцааг зохицуулж байгаа энэ хот дахин хөгжүүлэх тухай хууль маань бол 15 онд бий болоод 14 оноос эхлээд нэлээд олон давтамжтайгаар гарсан нийслэлийн мэргэжлийн хяналтын за улсын ахлах байцаагчдын дүгнэлтүүд нэлээд гарсан. Одоо та гурав амьдарж байгаа байшин Тэдэн баалын газар хөдлөлтсгүй нэ. Байгалийн нийгмийн ийм эрсдлүүд тулгуур нурах нэ. Та өөрөө эрүүл аюулгүй орчинд амьдарч байгаа болсон байна. Тэгэхээр энийг одоо шинжлэх юм уу, хүчтгэх юм уу, дахин төлөвлөх юм шаардлагатай байна гэд ингээд саналууд гаргаад гаргасан саналыг ингээд оршин суугчдад танилцуулаад саналыг аваад дахин төлөвлөж байгаа. Ерөөсөө л энэ процесс. Улаанбаатар хотод 2015-аас 2025 оны хооронд 119 дахин төлөвлөлт хэрэгжсэн байна. За манай компанийн хувьд 2025 оны 1 сараас 12 сар хүртэл өнгөрсөн жилийнхээ ажлыг тоолоход 17 дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлсэн байна. Энэ жилийнхтэй нийлээд хагас жилийнхээ ороод 24 төсөл байна гэсэн үг. Тэр Улаанбаатар хотын дахин төлөвлөх шаардлагатай төслүүд хэрэгжиж байна. Гэхдээ энээс цааш дахиад хэрэгжих шаардлагатай 60 гаруй төсөл одоо манай дээр байна. Дахин төлөвлөлт гэж байгаа шүү дээ. 2015 онд хууль эрх зүйн орчин ингэж үсээд өнгөрсөн хугацаанд одоо нэлээд олон төслийг хэрэгжүүлсэн байна. Би өөрөө төмөр замын өгд учраас төмөр замын байрууд дээр дахин төлөвлөлтөнд ороод ямар сайхан өндөр сайхан барилга болсон бэ гэдгийг бол би нүдэрээ бол харсан. Тэнгүүдээ Улаанбаатар хотод одоо 1950-аас 70-аад оны хооронд баригдсан муцлмал байрууд маш олон байдаг. Дээрээс нь 2000-аад оны сүүлээр баригдсан гихсэд ч одоо бас дахин төлөвлөлтөнд орох хүйц одоо болцсон ийм байрууд бас нэлээд олон байд юм байна гэж анзаарсан. Тэгээ яг энэ дахин төлөвлөлтөнд ороход иргэдийн зүгээс ямар шаардлага байх ёстой? Эсвэл мэргэжлийн хэлтийн тэр дүгнэлтээр шаардлага хангах юм уу? Эсвэл орсон суугчид нь манай байрыг авраад өгөөч гэдэг юм уу? Аль эсвэл одоо тэр баахан бичиг заасыг харж байгаа танах ингээ рэндомор сонгодог гэсэн үг. Нөгөө 9 сарын нэгэнд хүүхдээ оруулах гэж байгаа юм шиг. Яг энэ шалгаруултнаас амар сонирхолтой санагдлаа. Тийм таны ярьдаг саяны санаа бүгд байгаа.
бид очиж сануулна таны байрыг чи мэрэгжлийн хяналт ингээ буух гэдэг нурах гэдэг хэцүү байна гэд танаас асууж байгаа. Тэнгүү та хоёр төрлийн хариулт хэлэх боломжтой. Нэрээ манай байрч өстэй хэцүү байна одоо дахин төлөвлөе өөр арга алгаа гэж та хэлж болно. Гүү би өстэй энэ байранда би 70 жил амьдэрсэн манай өвөө тийм сайд дарга байсан энэ байрч өөх түүх өгүүлсэн түүхийн дурсгал соёлт би өстэй төлөвлөхгүй гэдээ бас төлөвлөхгүй гэж бас болно. Аль нэг нь. Тэгэхээр иргэдийн санаачлаг дүгнэлтэйг бол мэрэгжлийн байгууллага гаргаж байгаа. Тэгээ гаргангууд шууд одоо жишээ нь аль нэг нийслэл аймгийн эцэг дарга захирамж гаргадаг байхгүй юу? Энэ дүгнэлтийг нь иргэдэн сонсоод ингээ хоорондоо хилэлцдэг. Тэгээ хилэлцэж байгаад 80% санал нь хүрээд иргэдэнгөө болио төлөвлөё эн чинь нурлаа штэ гэл их сонин штэ. 3 давхар байшинтай нэг байшинд очиод нэг далайн айлтай байшин ч юм уу очиод за танай байшинд юу нэг ямар тулгымцсан асуудлууд байна вэ гэхэд нэгдүгээр давхрын айл, хоёрдугаар давхрын айл, гуравдугаар давхрын айл гурван өөр төрлийн тулгымцсан асуудал гэдэг. Дээвэртэй холбоотой, дулаантай холбоотой, шал хөрстэй холбоотой энэ гурван өөр төрлийн тулгымцсан асуудал хэлдэг. Тэгэхээр юу гэдэг энэ иргэд дундажлаад 80% санал өгөөл дахин төлөвлөмөр байна гэвэл төлөвлөх саналаа нийслэл рүү хөргүүлээл нийслэл иргэдийнхэн санал хууль ёсоор хүрсэн юм байна. За дахин барилгажуулъя гэдэг захирамжийг гаргадаг. Ер нь яг их олон ойлголтод яг таны саяных шиг яаж яваад манайхыг төлөвлөчөө гэдэг ийм асуулт угаасаа их тулгардаг. Гэтэл яг нөгөө сөөхн иргэдэн зохион байгуулалтанд ороод санал өгч. Саяхан нэг би Монгол төвний бүгдгийнх нь хэрэглэдэг нэг сувгийг хэрэгжилж явж байгаад нэг юм болж харсан. Тэр нь Хотын дарга маань бас Баянгол дүүргийн 20 дугаар хороо байсан баха. Тэр хавьд очиод яг тэн дээр бас нэг юм иргэд дахин төлөвлөлтөй холбоотой асуудлыг ярьжсэн. Тэгэхээр би тэр кейсийг л сонгоод ийм бодит кейс дээр яриул хүмүүст илүү сонирхолтой юм болов уу гэж бодлоо л доо. Тэгээ тэр байр болохоор баригдсан. Тэгсэн чинь орох гэсэн чинь орж чадахгүй. Траас нь тэрийг нүүлгэн гэдэг нэг ийм асуудал яригдсан байхгүй. Тэр танахтай ер нь холбоотой дахин төлөвлөлтөй холбоотой гэж байна. Баянголын 20 дугаар хороо гэхээр айгүй танил хороо сонсогдоод тохиолдлын сонсон танихгүй байгаа тийм л та. Яг хуу та бит хоёрын ярьж байгаа хэрвээ нэг яриа бол манай дээр тохиолдож байгаа л тохиолдол да. Юу гэхээр 1956 онд баригдсан 36 айлтай 3 байшин байгаа юм. Нэг давхар юм 3 байшин. Тэгээд 56 оны байшин учраас одоо ер нь баг иргэдэн их амьдрахаа болцсон. Дулаан байхгүй, цэгцлгаан айгүй хүндрэлтэй. Ер нь нэг тийм орчин хүндэлтэй. Тэгээ ингээ дахин төлөвлөё гэж төлөвлөх гэсэн чинь ТЭЦ 5-ын хамгаалтын бүсэд. ТЭЦ 4-ийн үнсэн сангийн бүсэд ингээ хамаарагдсан байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ бүсэд нөгөө шинээр барилга барих хориотой болчихж. Тэгэнгүүт бид нар бол байшин барьж өгч чадахгүй болчихж байгаа. Иргэд нь болохоор байшингаа бариулмаар байна гэж 100% санал өгöd байдаг. Тэгээ тэрэн дээр хотын дарга очиод тэрний яг хажууд нь Инхчингээ 7 байр гээд ТЭЦ-ээс жоохон зайтай хамгаалтын бүсгүй зурвсгүй тийм газар 219 айлын 7 байшин байна. Тэгэнгүүт тэр 7 байшингийн дахин төлөвлөлтөн дээр энэ 40 айл шүү дээ 40 айлаа авчиад тэгээ 260 айлын төлөвлөлт болгоод тэгээд тэр газрыг нь зөв эзэмшүүлэхээр гэдэг ингээд зохицуулт хийж байгаа. Ийм зохицуултыг хийдэг юм. Тийм байна. Миний алдагдсан мэдээллийг та нар гэж баярлалаа. За баярлалаа. Яг дахин төлөвлөлтийн талаар ингээд яригдж байна л да. Тэгээд 2000 онд орсон байрыг ч гэсэн дахин төлөвлөж ингээд ярьж байна л да. Тэгээд ер нь яг ашиглалтын шаардлага хангаж байгаа орон сууц гэж яг юу юм бэ? Тэрийг нь яг юуг нь хэлж байгаа юм. Тэгээд шаардлагад нийцсэн орон сууц нь одоо ямар байдлаар одоо баригдж чинь шаардлагад нийцсэн орон сууц гэдэг тэр бас орж байгаа юм бэ. Жишээ нь би ингээд танаас буцаагаад асууя л да. Та хэр их одоо амьдарч байгаа байраа тийм эрсдэлтэй гэж боддог бай жишээ нь та. Би нөө түрүү хэлсэн шүү дээ. Би ч нөө төмөр замд байдаг. Тэгээд байрандаа бол сэтгэл хангалуун байгаа. Тийм барилгадаа бол сэтгэл хангалуун байгаа. Тэгээд 7 баал өнөө 10 баал өнөө газрын илүүч бидийн амьд үлдэж чадна гэдэгтэй итгэдэг. Яг амьдарч байгаа тэр нэг газар шүү дээ. Нэг хаалга хагаа дотор ингээ байдаг шүү дээ. Тэн дээрээ засар үчих юм бол бүр хафи болно. Өөрийнхөө байранд. Тэгвэл бүр хафи болно. Ер нь дахид төлөлтөөр ягаад манай байрыг аваад шүү. Таны хувьд? Миний хувьд бас харьцангуй сүүл баригдсан барилга болохоор ер нь тэр тал дээр бол санаа зовхгүй л байна. Гэтээ энэ дэр нэг хариулт байна. Яг манай хойно байгаа байр байгаа байхгүй. Одоо тэр бол яг энэ Оросуудын барьсан гэж ярьдаг. Одоо хуучны 9 давхрууд. Хэрвээ газар мал рүү төлөх юм бол тэр унах юм бол би 1000 итгэлтэй байгаа ч юм жижиг болно гэсэн үг тийм. Ороод ирнэ гэж. Тэгээд миний сонссноор тэд нар бас дахин төлөлтөнд оргоо л байгаа юм шиг үзэлтэй л байгаа юм шиг. Би яа сайн асуултыг асуусан бэ гэхээр ер нь шаардлагад нийцсэн орон сууц
шаардлагад нийцээгүй орон сууц гэж юу хэлдэг вэ гэхээр яг л саяны асуултуудын хүрээнд л хариулагдах хэрэгтэй. Ер нь мэрэгжлийн хяналтын дүгнэлт бидний энэ асуултыг л мэрэгжлийн түвшинд л үзэж байгаа. Ханын зузаан, хөрсний ус нэвчилт, газар хөдлөлтийн баалын тэсвэр танай байшингийн нэг давхар жишээлбэл зориултаараа хэрэглэгдэж байгаа юу гэдэг асуулт бас. Нэг давхар гэдэг нь подуулыг хэлээд байна уу? Үгүй. Нэгдүгээр давхар, Б1 биш, нэгдүгээр давхар. Жишээлбэл хэр их ингээ өргөтгөл гаргаа хан туургын цоолоод ингээ аж ахуй нэгж болгоод ингээ явсан бэ гэдгээс хүртэл үүдээд байрны бат бэх чанар хүртэл энд яригдж байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ та хоёр саяны асуултуудад итгэлтэй хариулж чадчихвэл танаа байр окей. Шаардлагад нийцэж байна. Тэгээ дахин төлөвлөхгүй бид нар очихгүй заяа. Хэрвээ саяны асуултууд дээр эргэлзээтэй эрсдэлтэй гэж үзчихвэл та мэрэгжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах боломжтой. Гэхдээ мэрэгжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулна гэдэг нь ч өөрөө шууд дахин төлөвлөлнө гэсэн үг биш. Нэгдсэн улсны байгууллагаас гаргасан нэг дүгнэлт байдгийг монголчуудад өгсөн дүгнэлт. Шаардлагад нийцсэн орон байр гэдэг бол хэн нэгний толгой орогдох оромж биш ээ гэж. Энэ орон байр бол хүний аюулгүй байдлыг хадгалдаг. Тэр байтугай нэр төрийг хадгалдаг, эрхчлөөг хадгалдаг, аюулгүй байдлыг хамгаалдаг бүсийг аюулгүй орон байр гэж үзэж зөвлөж байгаа. Энд хизээч юу гэдгийг 4 антаа гэр 5 антаа гэр 5 өөрөө байрны тухай ерөөсөө яриаггүй. Хүн нэг гэртээ орж ирээд өөрийнхөө гэр бүлийн тусгаар тогтнолыг нэг мэдэрч штэ. Гадаа бороо ороход чи айхгүйгээр цонхоо аагаа гэртээ сууж чадчихвэл та үүднээсээ эхлээд өөрийнхөө эрхчлөө өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж чадчихна гэвэл энэ шаардлагад нийцсэн орон байр. Ингэж чадахгүй байвал таны байр шаардлага хангахгүй байна гэсэн үг. Тэгээ маш олон хүн асуудаг. Яагаад гэр хорооллын 0.7 гаатай айлын газрыг төр оролцож дахин төлөвлөхгүй байгаа хэрнээ нийтийн зориулалтаа орон байрыг ингээд дахин төлөвлөх гэж төр мөнгө өгöd байгаа юм бэ? Яагаад? Тий харин яагаад тань? Яагаад? Яагаад тэгэхээр нийтийн эрх ашиг гэдэг бол хамтын амьдралын хамтын шийдвэрийг хэлж байгаа. Би 0.7 гаа дээр байшин бариад өөрөө тухтай амьдрья гэвэл энэ миний л шийдвэр шүү дээ. Гэтэл та байраа солих гэвэл бит хоёр хамт шийдэх гэдэг шүү дээ таны шийдвэрт. Тийм учраас энэ хамтын шийдвэр байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь яагаад тэгвэл байнга их засварыг төр хийж өгөөд байнга хүчтгээд ингээ аюулгүй байхгүй байгаа юм бэ гэдэг ингээд бас их асуудаг. Тэгээд жишээ болоход бид нар бол ингээ татвар төлөгчд. Тэгээд бид нар ажлыгаа л татвар төлөөд байсан чинь тэр татварын мөнгөөр таны байшинг очоод дулаалаад байвал надад айгу шудраг бос шүү дээ. Таны орон байрны төлөө ингээл нийтээрээ татвар төлөөл та таны байрыг хүчтгээл таны байрыг дулаалаа л гэвэл эн чинь жоохон шудраг бос шүү. Тэрний оронд та аль нэг хувийн хвшилтэй хамтраад сольчих боломж байгаад нь шүү дээ, тий. Тэр энэ бол хамтын шийдвэр учраас нийтийн зориулалтаа орон байр гэсэн нэршилтэйгээ яваад тэр газар нь ч гэсэн төрийнхөө мэдэл дээр яваад идэг шалтгаан тэр. Улаанбаатар хотод үнэхээр чамин гоё нэртэй барилга хотгонууд бол байна. Үнэхээр гэхдээ яг ингээд дотор нь ороод ингээд үзэх юм бол нэр шигэ байдгүй юм байна. Гэхдээ гадаа хогоо ингээд задгаа яшдаг, лефтэн ажилтгүй, цонхон онгорхоо, явгууны зам байхгүй, нийтийн орон зайг хангаагүй гих мэтчлээ. Дүнгийн эндээс ингээд надад анзаарагдсан зүйл нь хүмүүс орон сууц худалдаж авахдаа зөвхөн тэр 3 өрөө юм уу, 4 өрөө юм уу, 2 өрөө юм уу, тэр өрөөндөө л ач холбогдол юм. Тэр гадаа байгаа орчин, зам, талбай, лефт эдгээр тэр ерөөсөө ач холбогдол өгдөг юм байна гэж бодсон. Гэтэл ер нь олонх нь яг тэр нэг юм хаалган доторх орчинд бол илүү их ач холбогдол өгдөг юм шиг. Үүнтэй санал хэлж байна уу да? Яг хуу 50% та санал нийлж байна. Нэг жижигхэн нэг оногдоод байдгийн. Нэг суманд нэг засаг дарга хурал хийж гинэ. Бүх ингээ иргэдээ суулгаж байгаад. Иргэд босчроо баахан шүүмжилж гинэ. Бүх айлуудын дээвэр ижлэх өнгөтэй баймаар байна. Бүх хашаа ижил өнгөтэй баймаар байна. Нүүрэн талынхаа хашааг яг адилхан өнгөөр будмаар байна. Өнгө зүсээ сайжруулмаар байна. Засаг дарга та ажиллаа хийгээч гэд. Тэгээ засаг дарга харж ирсэн ярианы төгсгөлдөө. Үгүй тэгээ будаач тэгэж. Тэг би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр маш олон санаачлага хөгжил биш бидний ухамсарын тархины түгжээнд байгаа. Бид нар хогны тухай бухимдаа л байдаг хэрнээ өөрөө ирээл яг тэр хогийн цэг мэд хогоо тавьчаал явдаг л байхгүй юу. Дахин төлөвлөлтөнд ч гэсэн гардаг л үзэгдэл.
яг өөрөөс шалтгааллах ухамсарт үйлдэлтэй дүгнэлт хийхгүйгээр ингээл эргэн тойрны шүүмж яваа л гэдэг. Яг тэр та ч өөрөө хувь нэмрээ оруулж болох юм дээр бөөнөрөө шүүмжлэлдэл хэлүүлээ хизээч өөрчлөлт өгөхгүй. Өөрчлөх ганцхан боломж байгаа тэр нь оролцоо гэж үг байна шүү дээ. Нөгөө талдаа юуг би хүлээн зөвшөөрч өгнө гэвэл бизнесийн байгууллагууд ашигтуулаа их бодоод нэгэн үед ингээд айгүй их зөвхөн ингээд байшин байсан. Одоо бол бас харьцангуй өөр болсон байлаа шүү дээ. Жишээлбэл ингээд бага насны хүүхдтэй айлууд дээр чинь аль нэг байрыг сонгохдоо баг ханаас цаатахыг биш гадаан тоглоомын талбай байна уу? Тэрэгтэй хөөхд түрээ явж болж гин үү? Гэх мэттэй. Одоо дахин төлөвлөлт хийж байгаа компаниуд ч гэсэн зөвхөн байшин гэхгүйгээр зогсоол ахиу байгаад, ногоон байгууламж ахиу байгаад, тоглоомын талбай ахиу байвал баг энд зарах гээд байгаа байшин нь ийм юм байхгүй байшингаас хямдхан зарагдах эрсдэлтэй гэдгийг ойлгоцсон бил. Тэгэхээр нөгөө баахан алдаж жаад одоо бол алдаан дээр илүү суралцж байгаа гэж би бодож байгаа шүү дээ. Одоо тэгэхээр зөвхөн байшин барьдаг биш, нийтийн оролцоотой тий, нийтийн эдэлбэр газрын одоо илүү ая тухтай, тав тухтай ганцхан гэртээ биш, одоо гэрээсээ гараач гэсэн иргэн тойронд тав тухтай байх орчныг барилгын компаниуд хийдэг болсон. Тийм. Яг уу уул нь бол стандарт шаардлага одоо бүх газар тавигцаар л бүх байшин дээр. Яг нь харамсалтай зарим байшинд иймгүй баригддаг. Бидний хувьд бол нэлээ одоо бас өндөр шаардлага бас тавьж байгаа. За, надад бас танаас тавих асуулт байна. Та манай сөхийг авраач гэдэг төслийн реалити шоуны одоо хөтлөгчөөсөө ер нь яагаад энэ манай сөхийг авраач гэдэг төслийг хэрэгжүүлэх болсон юм бэ? Одоо энэ талаараа та илүү яриул. За, маа төслийн санаачлагч нь Уянгаа гэж хэлбэртэй байдаг. Одоо яг энэ хөрөнгөний менежментийн салбарт одоо 10 гаруй жил ажиллаж байгаа. Тэгээд ер нь одоо түрүүн танай төсөл ер нь их төстэй. Агуулгаараа сөөх гэдэг чинь бол одоо тий сууц өмчлөгчдийн холбоо буюу орсон сөөх хоёр хамтраад тэр байгаа орсноо тортоод арчлаад илүү тав тухтай урт удаан сайн сайхан амьдрах ийм л гол зорилготой юм бэл. Гэтэл яг бодит байдал дээр Улаанбаатар хотод Монгол улсын хэмжээнд 2000 гаруй сөөх үйл ажиллагаа явуулдаг гэсэн юм албан тустай байд юм бэл. Түнгүүдээ оршин суугчдын ихэнх нь аюу ойлголтын зөрүүтэй бэл. Сөөх гэж юу юм бэ гэхээр энэ нэг л мөнгө авдаг газар тэгсээр нэ ажил хийдгүү. Нөгөө талдаа оршин суугчд нь мөнгө өгдөг. Тэгэл ерөөсөө энэ хоёр одоо ойлголтын зөрүүнээс хойш байн хоорондоо ингэ зодтолдог. Түнгүүдээ дунд нь юу охирдог гэхээр нөгөө амьдарч байгаа орчин охирт юм байна. Тэгэхээр энийг ерөөсөө ойлгуулах зорилготой гэсэн. Одоо сөөхийн илүү менежментийн төгс болгоод мэдээж энэ тодорхой хэмжээнд 1-2 байрын сонгоо орцны гадаа тогтчлтын хогийн шийдлийг гэдэг бүх юмыг цогцоорон шийдэж өгөөд за ингэ танаа сөөх аврагдлаа шүү. Одоо дараа нь танаа сөөх болоо орсон суугчид хамтраад энийг арчлаад хордоод уртудаа ингээд ийм ойлголтын зөрүүгээ арилгаад ингээд нэгдээд яваараа гэдэг ийм зүйл. Тэгээд хүн бүрт одоо оролцоотой байж бид нар одоо энэ нийтийн орчинд амьдарч байгаа шүү дээ. Хамтаараа амьдрах лаг шүү гэдгийг л одоо энэ соёлыг л ойлгуулах юм зорилготой. Их ярддаг шиг жоохон хийцгээ үйл хийцгээ манайхаа гэж хэлдэг. Одоо танаа төслийн хамгаалалт ч юм бол одоо ингээд ер нь сайн дураараа ингээд санаачлаад явж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Одоо за төрийн байгууллагатайгаа жишээ нь мөн одоо за барилга барьсан компанитайгаа ч юм уу ямар нэгэн уялдаатай ингээд илүү ингээд өргөжүүлээд явах ямар боломж бололцоо байдаг вэ? Том босс бол байгаа байх гэж бодож. Тийм боломж олцоо бол ер нь байгаа байх гэж бодож байна. Хэн дахин төлөвлөлтийг чин үннээсээ хүсэж манлайлдаг вэ гэхээр өдөр тутамдаа амьдраад зовлон бэрхшээлээ хамт туулаад хурал үедээ оролцоод хамтын шийдвэрээ гаргаа явж байгаа хүмүүс хамгийн идэвхтэй оролцдог. Тэгэхээр таны төсөл манай төслийн одоо нэг давуу тал бол тэр чигээр оролцоо хангах дээр тулгуурлагдаж байна. Нөгөө талдаа бол бид нөгөө нийтийн дунд нэг нийгэмд амьдарч байгаа ойлгох ёстой шүү дээ тий. Бидний шийдвэр хэн нэгний шийдвэрт бас нөлөөлж байгаа гэдгийг бас бид миний эрх таны эрхээр хязгаарлагдж байгаагаа бид нар бас тийм ухамсарлах ёстой нийгэм болцсон. Ер нь тийм нийгэм шүү. Ер нь ардчлал чинь тийм л нийгэм шүү. Эрх үүрэг хариуцлага гурвал ойлгоё гэдэг. Таны сая яг ярьсан зүйл дээр надад нэг толгоонд орчихсон юм. Яг маас хөхийг авраач өмнөх хуулиар дээр болсон явдал шүү. Яг жигнэсээ болсон явдал. Яасан бэ гэхээр нэг байрыг бид нар сонгосон. Тэгээд тэр байран дээр засвар байсан. Тэгээд засвар хийгээд ингээ хүлээлгээд өгсөн чинь орсон суугч нь ууралсан. За бараг 120-30 сая төгрөгийн юм хийж өгч байгаа шүү дээ. Тэр хүмүүсээс нэг ч төгрөг аваагүй. Тэг хийж өгчсэн чинь ийм гачаа юм хийгээд тахтай яа та нар. Таалагдахгүй байна. Ер нь хийж өг гэсэн юм байна. Маш хоолойхон бүр шок. Тэгээ тэр ингээ 7 нийтийн суугаар бид нар цацсан заяа. Нэвтрүүлээ. Тэгээ цацаад доор нь бүрс. Боо юм бол.
Тэгээд тэр хүнийг бол амар гайхсан. Тэгтээ та бол нэг бүтэн си즌с нэг удаа шок ирсэн байна тий. Ер нь бол өдөр тутамдаа шок гэж асууж өнөө шүү дээ. Тий, ороод бид нар бол өдөрт нэг өдөрт нэг шүү дээ. Тий, ер нь бас гэцөө ер нь манайхан тий ер нь Солонгост бүр айгүй инээдтэй дахин төлөвлөлт хэрэгжихтэй. Ингээд та бид гурав ингээд нэг байранд амьдарч илаа гэж бодоход гурлаа байраа өгөөд дээр нь дахиад мөнгө өгөөд барилгын компанид тэгээд байраа байруулад ордог гинэ. Өөрөөр хэлбэл гурлаа мөнгө өгж штэ ингээд одоо юу гэдэг тий 30 50 м квадрат байл энийг 80 болгоё. Тэгээд ингээд нэмж мөнгө өгөө барилгын компаниараа байраа байруулсан. Тэгсэн чинь Монголд яад юм бэ гэдгсэн чинь за таны байрыг дахин төлөвлөё. гойд үстэй тий. Тий барилгын компани хилцэлд урьж байгаа юм л да. За таны байр ингээ 35 квадрат юм байна. За 5 квадрат өгөө ингээ 40 болгоё. За манайх 18 сарын хугацаанд байраа барина. Танд ингээ сар болгоо урамшуул өгөө. За урамшуул нэг тэдэн төгрөг байж болох уу гэд ингээ хилцэлд орсон чинь. Тэгээд тэр хүн 18 сарын дараа ингээ цоошин юу гэдэг метр квадрат нь одоо нэг 3 сая 500 үнэлэгдэжээвэл 5 6 7 8 10 саяар үнэлэгдэх байрлал шилжиж орох гэж байна. Тэгсэн чи иргэдэн түрээсийн мөнгө ч баг байна. Өгч байгаа метр квадрат ч баг байна. Дахиад өг. Энэ өгж байгаа мөнгөөр чинь би яаж 3 өрөө байр түрээслэхийн. Тэгээд таны квадрат чинь хуучны орь дээрэн дээр бол нэг 18, 28, 30 квадрат гэ байдаг бол тэрийг нөгөө хэмжилтийн орчин стандартаар хэмжихээр тэр чинь 45 маа болдог байхгүй. Тэрэн дээр нь урамшуулт квадратаа өгөөч гэдэг юм ингээ хилцэлд ортдог. Наач ямар гоё бэ. Манай байрыг дахин төлөвлөө. За 26 онд оруулчихаач. Та тэгэхээр байрныхантайгаа эхлэе яриа. Зүг зөвшөөрч байна. Тийм. Ер нь бол дахин төлөвлөлт нэг улс орон болгонд юм харилцаа адилгүй байдаг. Тийм байна. Тийм. Гэтэ ер нь дэлхийн ихэнх хотууд л дахин төлөвлөдөг. Арга нь л өөр болохоос биш. Чи дахиад хуучны юм муудна. Нэг шаардлага шинжлэх штэ чи өөр ямар ч арга байхгүй чи. Улаанбаатар хот чинь нэг одоо нэг юм хүргэлтийн системээр бол нэг юм 3 бүсэд хуваагдчихад байгаа шүү дээ. A бүс, B бүс, C бүс гэх. Одоо нэг юм хүргэлтийн системээр бол тэрүүн шиг одоо дахин төлөвлөх шаардлагатай байруудын яг одоо олонхон ч юм уу дийлэнх хүн аль бүс дээр илүү хамарчаад байгаа байл гэж асуух. Таны бодлоор хотчлт хаанаас эхэлсэн гэж боддог вэ? Улаанбаатар хотын хотчлт. Хаанаас гэдэг нь бүсээр нь таны саний хүргэлтийн бүсээр ярил. Миний хүргэлтийн бүсээр ярил доо. Ээ бүсээсээ тийм бодож боддог. Ер нь төвөөсөө л тэлж байгаа шүү дээ. Тэгэхээр төвдөө л илүү их. Одоо 54 оноос эхлээд амуу ур кино шүү дээ. Ер нь бол яг ингээ лид баригдаал явж байгаа юм байрлууд байгаа шүү дээ. Тийм байрнууд. Шинээр барилга байшингууд айгүйх баригдаж байгаа. Гэтэ эдгээр чинь нэг юм чанартай, урт удаа хугацаантай тий бүх юмыг ингээд хангасан байруудыг барих хэрэгтэй. Ер нь дахин төлөвлөлтөнд орохын тулд тухайн байр ашиглалтанд ороод хэдэн жил болсны дараа дахин төлөвлөлтөнд орох хэрэгтэй юм бол. Ер нь тийм стандарт гэж байдгүй. Тий. Таны асууж байгаа асуулт бол зөвхөн барилгын насжилттай холбоотой байна тий. Энэ 50-60-аад оны төслүүд одоо ер нь манай дээр ирдэг. Энэ 60 жил болсон. 60-аас дээш жилийн насжилттай. Энэ бол гэхдээ зөвхөн насжилтын тухай ярьж байгаа шүү. Тэрнээс одоо чанарын тухай яригдаагүй. Одоо өнөөдөр Улаанбаатар хотод нийтийн зориулттай орон сууцнаас 675 барилга мэргэжлийн хяналтын дүгнэлттэй. Насжилтын хувьд, газар хөдлөлтийн төсвөрийн хувьд энэ ашиглалтын шаардлага хангахгүй байна гэдэг дүгнэлттэй. Тэрнээс иргэдэн 80% санал өгөөд дахин төлөвлөдөг гэсэн шүү дээ, тийм барилга нь 375 байна. Яг 50%. Үлдсэн өөрөөр хэлэх юм бол иргэдэн санал нь нэгдээгүй гэсэн үг. 80% хүрээгүй, эсвэл шаардлагагүй гэж үзэж байгаа. Эсвэл би энд ер нь ингэ санал өгөх ёстойгоо ч мэдэхгүй явчих. Бид нар сая яг ийм төлөвлөлтөнд мэргэжлийн хяналтын дүгнэлт гарцсан 200 гаруй сөөхийн дарга нарыг урьж авчраа бид нар онцгой эднээсийн онцгой байдал дээр сургалт уулзалт хийсэн. Тэрнээс хойш сөөхүүд маш их итвэгчд жишээлбэл манай дээр уулзалтууд нэг байраар ярьж хийж байгаа. Зарим нэг барилга үнэхэрийн чанарын шаардлага хангахгүй байна гэдээ ирж уулзч. Насжилтыг нь харахаар залуу байгаад байдаг. Тэгсэн хэрнээ барилгын чанар үнэхээр муу байгаад байдаг. Бараг тэр 50-60 оны барилгаас илүү муу байгаад байдаг. Тэгээ энэ тохиолдолд нийслэлийн хяналт шалгалтын газар, хотойгол хотын стандартын газруудад өргөдөл өгөөд барилгынхаа чанарыг шалгуулад явах юм боломжтой л доо. Онцгой байдалд өгөөд гамшигын дүгнэлт гаргуулах юм боломжтой. Гэх мэтээр ингээд барилгууд дээр юм харилцаа адилгүй байдаг. Хүн болгоны оролцоо чухал гэж сая ярьж байна л да. Тэгээд саяхан бас нэг сошиал дээр бас яваад байсан тэр нэг дахин төлөлтийн нэг айл нь одоо юм буулгалтанд зөвшөөрөөгүй гэдэг байгаа. Тэр хүний хувьд бол өөрөө
жишээ нь одоо тэр шаардлагад нийцсэн орон сууцнд амьдарч ийн гэж үзээд одоо зөвшөөрөхгүй байгаад байсан юм уу? Эсвэл одоо тэр гүйцэтгэгч компанида итгэхгүй байгаад байсан юм. Одоо яагаад ерөнхийдөө иймэрхүү бас харилцаанууд үүсээд байгаа вэ? Энэ талаар. Тийм. Тэгээд яг нөгөө олон нийтэд нийтээрээ дэлгэцсэн сэдв учраас би бас хариулж ил гэж бодож байна. Тэрнээс одоо дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд ингээд зөндөө олон маргаантай, мэтгэлцээтэй асуудлууд байдаг л да. Тэгээд хэн альныхын арт талд эсвэл бизнесийн байгууллагын эсвэл тухайн хувь иргэний нөгөө нэр хүнд, алдар хүнд гэж юм байна шүү дээ, тий. Тэгээ энийг бид нар боддог учраас жишээлбэл одоо цахим дээр ярихдаа, олон нийтэд ярихдаа иргэн балчин юм ингээ эсэргүүцээд байна гэж бол бид нар ярьдаггүй. Тэгээ яг тухайлсан энэ сэдв бол нэлээд тийм олонний одоо анхаарал татсан учраас яг яриа гэж бодож байна. Ер нь дахин төлөвлөлтийн төслүүд нэг хідэн төрлөөр л одоо удаашрдаг. Жишээ нь одоо зарим нь магадгүй та бүхэнд хэлвэл итгэхгүй ч гэж магадгүй. За нэг нь одоо саяны одоо нэг иргэн би энэ компанид итгэхгүй байна. Улаанбаатар орон сууцчлалд болоод энэ шалгарсан компанид итгэхгүй байна гэд. Гэхдээ юунд нь итгэхгүй байгаа? Яагаад итгэхгүй байгаа? Ямар нотлох баримтууд гаргаж ирвэл итгэх вэ зэрэг асуултыг асуухгүйгээр зүгээр л итгэхгүй байна гэд ингээд хойш сууж байгаа. За бас сайн нэг кейс гарсан. За одоо сонсвол одоо хин нэгэн одоо баг худлаа ярьж байгаа л гэж хэлэх гээд өөрөө 30 м квадрат талбайд амьдардаг. Тэгээд компанид ямар тохиролцооны одоо хилцээрийн санал тавьсан бэ гэдгсэн чинь би 100 м квадратт амьдран нэмээд нэг гараж авна. Энэ тохиолдолд хилцэл хийнэ гэж. Тэр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхлээр энэ хилцээрийн саналууд өөрөө ингээд зөрчилдөөнтэй болоод ирэхээр дахин төлөвлөлтийн төслөөр нь гацдаг. Нийтийн зорилттой орон сууц гэдэг чинь шалтгаан л тэр байгаа юм л да. 80% хүрчээж дахин барилгажуулах захирамж гарна. 100% гурван талт гэрээгээ байгуулж иж барилга бууна. Одоо энэ стандарт нь л энэ байгаа гэдэг. Нэг иргэн эрхээ хамгаалж байгаа бол нөгөө талд нь 56 иргэн байна шүү дээ. Хэрвээ жиндүүрийн тууган дээр тавьбал яг л адилхан ирэх байна. Тэгэхээр юу гэж яах вэ гэхээр нийтийн эрх ашиг гэдэг юмдаа бид нар бас их тийм нөгөө хүлээн зөвшөөрж хүндэтгэлтэй хандах бидний нэг юм ойлголт төрөөд байна. Тэгвэл би нөгөө иргэн талаас хамгаалахад хэрвээ тохиролцоонд хүрэх гээд тохиролцохгүй байгаад байсан бол тэр иргэнийг би нэг буруутгахгүй. Иргэн чинь тохиролцох хэрэгтэй шүү дээ. Би ийм санал байна, ийм бодол байна гэд. Гэтэл тэрийг нь компани үл хайхарж ивэл бид нар иргэнийхээ тал зогсно. Гэтэл огт санал тавихгүй байвал ингээд төр ингээд менеж хийгээд. Гэтэ одоохондоо л хэн нэгэн гэрээ байгуулаагүй байхад төслийг шууд явуул, нураа одоо кранаар түлхэх гэж бид нар хэлж чадахгүй болчихж байгаа. Энэ тохиолдолд нийтээрээ энэ төсөл 8 сараар удаашрсан. Өнгөрсөн жилийн 9 сард барилга буулгасан байна гэсэн график хугацаа 9 сараар хойшлоод сая 7 хоногийн өмнө 5 хоногийн өмнө байна уу буулгаж байгаа. Иргэдийн эвлэлд нэгдэх, иргэд бие биенээ ойлгох, иргэд нийтийн эрх ашгаа өмнөө тавих гэдэг чинь өөрөө явж хамгийн том асуудал байна. Барилгын компаниуд ирээд тэгж л ярьж байгаа шүү дээ. Барилга барих хугацаанаас илүү удаан хугацаагаар иргэдтэйгээ хилцээр хийж байна гэж. Хамгийн том одоо бидний уриалга бол иргэд нэгдээч, та нар үзэл бодлоо нэг болгооч, сөөхийнхөө хуралд суугаач, бөөнөрөө ирж асуудлаа яриач, нэг ч хүн бити үлдээгээч гэдэг л уриалга. Сая иргэдийн талаас ярьлаа шүү дээ. Иргэдээ оролцоотойгоороо иргэдээ ингээд та 80-аас тий 80-аас саналаа өгчих юм бол байрчин гоё болох гэдэг нэг гэдэг. Нөгөө талдаа бас нэг энэ асуулт байна л да. Тэр нь хийс үр жишээ шүү. Маах ингээд 100 алтай 100 алтай ирүүлээ ингээд бүгдрөө 90% байраа ингээд яа дахин төлөвлөлөө. Окей. Хизээ байршаа орох байс 18 сарын хугацаатай. Окей. Танаа бүх нөхцөлийг зөвшөөрлөө болж байна. За 18 сарын дараа болсон чинь нөгөө байр байхгүй. Тим жишээ амьдрал дээр амар олон байгаа. Ийм асуудлууд яагаад гараад идэв? Тэр барилгын компани буруу юм уу? Эсвэл төрийн буруу юм уу? Өнгөрсөн 10 жил би түрүүн танд нөгөө та хоёрт хэлжсэн 119 төсөл явчлаа гэдээ ярьж байгаа. Энэ 119 дотор төсөл дотор жишг болох үс маш сайн төслүүд байна. 18 сарын дотор байраа барьна гэсэн мөл барьцсан, стандартын шаардлага хангана гэсэн мөл хангуулсан, айл өрхүүдэд түлхүүрний гардуулна гэсэн мөл гардуулсан. Окей, сайн төслүүд. Нөгөө талдаа дампуураа явуулсан мод төслүүд байна. Дампуураа явуулсан төслүүд дээр хэд хэдэн үндсэн шалтгаан л байна. Хамгийн том нэгдүгээр шалтгаан нь зүгээр нэг цүнхний компани төсөл аваад төрөөс батламж аваад батламжаараа мөнгө босгоно гэж найдсан. Би батламжаа барьж очивол танд очивол хэлэх нь л. За төсөл авцаа одоо та хөрөнгө оруулаарай гэл. Та хөрөнгө оруулах гэжсэн гинтхэн боллоо би оруулахгүй.
Тэгэл өөр хүн дээр барьж чвал хөрөнгө оруулах хэрэг нүггүй энэ тийм сайн төсөл биш байна гэх. Ингээ батламжаа барьж явсаар байгаа хэдэн жил болцсон. Айлуудад туйлдулсан юм төсөл байна. За нэг хэсэг нь бол төсөл нь явж байгаад шууд хөрөнгө мөнгө зогсоод байхгүй болсон төсөл байна. За нэг хэсэг нь бол батламжаа барьж зогсож байгаад гурван талд одоо нөгөө нөлөөлтөрсөн айлууд биш зах зээлээс 40 50 60-аар нь мөнгө босгоо хөрөнгө босгоо залилсан компанич байна. Маш олон төрлийн ийм түүхтэй тохиолдлууд байна. Манай компани дээр шилжиж ирснээс төслүүдээс хойш бид нар энэ үндсэн алдаанууд дээрээс үүдээд хэдэн төрлийн бодлогын шинжилэл хийсэн. Нэгдүгээр нь дахин төлбөлтийн төсөлд хувийн компани төр нэгж төгрөг өгдөггүй учраас компани ямар өртгөөр, ямар чанараар, ямар зардлаар энэ барилгыг барьж байгаа вэ гэдгийг төрж тайлгнаж байгаагүй юм байна. Тэгээ юу гэдэг вэ гэхээр бид нар өөрсдөө энэ 30 хүний чинь байртай болгоно үлдснээ бид нар зарна нь бол манай дотоод асуудлаа гэж ярьдаг. За энэ дээр манайх нэг шинжилэл хийгээд төсөлт материал ирүүлэхдээ бид нар төсвөө ирүүлээ гэдэг байсан. Хэдэн тэрбум төгрөгөөр ямар байшин барих гэж байгаа юм бэ? Хэдэн давхар юм бэ? Ингээд төсвийг авч. Хоёрдугаарх нь танах одоо жишээ нь одоо муугар бодоод нэг төсөл аваад хариуцлагагүй иргэн бай. Та ингээд одоо будаа олгож өгнө гэж ботчоод чадхаа болчих. Ингэнгүү сураг ажиг чимээгүй жил 2 жил одоо хийх гэж байгаа, болох гэж байгаа, явах гэж байгаа гэж яриад байдаг юм тохиолдол байсан байна. Одоо манай хувьд бол төслийг загвар зураг батлагдсанаас хойш төслийг ямар шалтгаангүйгээр 60 хоног л гацаах юм бол цуслах дараагийн арга хэмжээ авах юм гэрээний заалтыг оруулаад хариуцлагын гэрээ байгуулж. За ингээд манайх мэрэгжлийн барилгын инженер техникийн хэлтсээрээ мэрэгжлийн инженерүүдээр баг бүрдүүлээд тэнд захиалагчийн хяналтыг хийж. Тэр энэ тохиолдолд одоо өмнө гарч ирсэн алдаанууд давтагдахгүй байлгах ийм бодлогын шинжилэл гэж бид нар харж байгаа. За тэгэхээр товчхондоо бол тийм алдааг бол дахиж гарахгүй байна. Тэгвэл алдаа гаргацсан эрэг тохирсон асуудлыг одоо иргэд хаа шийдвэрлэх юм бэ? Одоо тэгээд хууль хяналтын байгууллага гэдэг нэг ийм одоо хяналтын байгууллагуудыг бид нэрлэнэ. Тэгэхээр юу гэж байгаа гэхээр би бол иргэдийг орон байрны захиалга хийхдээ нэлээд хэрсүү байгаач гэж уриалж. Та зах зээлээс захиалга хийх гэж байгаа бол энэ компани батламж авсан аваагүй байх нь чухал биш. Хууль шүүхийн шатанд ирсэн төслүүд дээр бид нар нөлөөлөлд өртсөн 3 талт гэрээтэй иргэдийнхээ эрхийг хамгаалахыг л нэгдүгээр тавина болохоос биш бидэнд хэлэхгүйгээр танаас мөнгө аваад байшин барьсан байгаа төслийг бид хянаж чадахгүй байгаа байхгүй. Бидэнд шанахдахгүй байгаа. Хоорондоо яриад гэрээгээд мөнгө өгөөд авсан учраас тэгэхээр энэ иргэдийн эрх нь хамгаалагдахгүй байх юм эрсдэл үүсэж байгаа учраас иргэд бас илүү хэрсүү байгаа ч гэж уриалж. Танайх одоо юу гэдэг олон нийтийн сүлжээн дээр ч юм уу вебсайтн дээр өнгөрсөн 10 жилд ийм компаниудыг харж ихсалчуу анхаараараа нөхдөө гэж ер нь оруулах боломж олцсон юм. Тэгж ер нь зарлаж болт юм. Яг хөө бид зарлаагүй. Гэхдээ бид энийг харж ихсалтыг бид нар хаана хэрэгэлдэг вэ гэхээр үнэлгээний орон дээр хэрэгэлдэг. Жишээлбэл одоо балжин ям гэдэг хүн өмнө нь одоо 3 удаа төсөл аваад одоо сүйтлцсэн байна. Тэгэхээр балжин ям дахиад манай дээр төсөл барьж ирээд л авахгүй. Жишээ болоход бид нар үнэлгээний хорон дээр нэг үнэлж ярьдаг. Яагаад үнэлгээний хорон дээр нэг ярих хэмжээний дата бидэнд байдаг вэ гэхээр манай үнэлгээний хороо нийслэлийн засаг даргаас гаргасан үнэлгээний баг ажилдаг. Энэ зөвхөн манай компани байдаггүй. Энд нийслэлийн орон сууцны бодлогын газар, хот байгуулалт хотын стандартын газар, хянан шалгалтын газар, хууль эрх зүйн газраас гэдэг ингээд газруудаас ирсэн ийм баг байдаг учраас тэнд бүх одоо эдний ерөн CV байдаг. Тэр ихтэй олон нийт үзэж болох уу? Үнэлгээний хорооныхоо дүгнэлтийг бол бид нар олон нийтэд үзүүлдэг. За тэгвэл эцсийн сонголт манай орон сууц судалдаж авах гэж байгаа иргэд байна. Сайн ухах хэрэгтэй байна да. Тий. Ерөн гэхдээ бид нар ингээд жишээлбэл одоо энээс илүү бид нар хэрсүү шийдвэрийг бид нар гаргаж чаддаг шүү дээ. Бид нар амьдралынхаа энэ энгийн шийдвэр дээр няхуурай чаддаг байхгүй юу? Тэгчээд яагаад 100 сая, 200 сая, 500 саяын байр авахдаа бид нар ийм залхуу хандж байгаа юм бэ? Тэгэхээр иргэдийн ухамсар хэрсүү байдал хамгийн илүү байж иж цаад компани илүү хариуцлагатай байж байна. Өдөр болгон төслийн талбай дээр очиж эргээд ээдэг байр захиалагч байдаг. Мундаг байна. Гэтэл юу баригдаж байгааг нь анзаарахгүй 3 жилийн дараа ирснэ. Хүүе хундаамч ухаагүй байж штэ гэж байгаа иргэнч байж. Нийтээрээ л хэрсүү болох хэрэгтэй. За өнөөдрийн UB Vision подкастын маань анхны дугаарт хүрэлцэн ирсэн
Улаанбаатар Орос Суулжуулалт компани газрын дарга бүрсрэн танд баярлалаа. За мөн Баярлалаа. манай сөхийг авраач гэслийн реалити шоуны хөтлөгч Балжин намтанд бас баярлалаа. Тэгээ бидний Баярлалаа. подкаст маань энэ түрээд бас дуусах цаг маань болсон байна. Дараагийн манай дугаараар Улаанбаатар хотод толгомдоо байгаа дараагийн асуудлууд болон хөгжил цэцэл бүтээн байгуулалтын талаар асуух асуулт байвал та бүхэн бас мэдээлэлээр явуулаарай. За мөн зочноор бас ямар оролцогчийг оролцуулахыг хүсэж байна. Бас тэр хүнийхээ мэдээллийг явуулж өгөөрэй. Тэгээд өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Баярлалаа.